Сайн бацгаана уу? Та бүхэн зоол ард дэв суугийн шинэхэн бичлэгийг хүлээн үзэхэд бэлэн болсон байна. Бараг 6 сарын дараа та бүдтэйг шинэ бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За тэгвэл өнөөдрийн бичлэг маань чөлөөтэй ярих ийм бичлэг байгаа. За тэгээд сүнслэг сэдвээр ярьдаг хүмүүс бол бас биенийхээ бичлэгүүдийг нэлээд үздэг. Тэгээд тэр хүмүүс маань ингээд хэсэг байхгүй байж байгаа шинэ бичлэг оруулахлаар тэрийг би ингээд үзээд явах маш юм дуртай, гой дотн, гой санагддаг. Тэгээ тэр хүмүүс маань дэлхийн олон улсад ингээд байгаа ч гэсэн одоо тэдгээр хүмүүсийнхээ бичлэг оруулахад би өөрөө маш дуртай байдаг. Тэгээд яг тэрэн шигээ бас миний YouTube сувгийг үздэг зөө хэдэн хүмүүс маань шинэ бичлэг хүлээж байсан баах. Бас заавал нэг тийм сүртэй сэдв байхгүй ч гэсэн зүгээр л ярихтай тиймэрхүү бичлэг хүлээж байсан баах гэд өнөөдрийнхөө шинэ бичлэгийг таадтай оруулъя. За тэгээд нэмж нэг зүйлийг хэлэхэд удахгүй одоо би өөрийнхөө YouTube хуудас дээр байсан бүх тароо бичлэгүүдээ бол бүгдийг ингээд хайд хийгээд нууж ингэж оруулах чагаа тэгэхээр удахгүй тэр бичлэгүүд маань байхгүй болно гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө YouTube сувгаа бол илүү мэргэжлийн түвшин рүү болгож цаашдаа сайжруулах тэг арай өөр одоо сэдвүүдээр ярилцлага подкаст энэ хийдэг болгож өөрчлөх гэж байгаа учраас тароо бичлэгүүд маань удахгүй алга болно шүү. Тэгэхээр тэр бичлэгүүд маань угаасаа нэг жилийн өмнөх юм хуучин бичлэгүүд байсан учраас та хэд маань үзэх бололтгоос үзээрэй. Тэгээд удахгүй 7 сар гэхэд бүгдийг ингээд нуугаад байхгүй болох юм аа. За тэгээд үүнээс цааш үргэлжлүүлээд илүү бас зочидтойгоор подкаст байдлаар нэвтрүүлэг форматтай тий илүү мэргэжлийн подкаст байдлаар бичлэгүүд маань хурж явах болно. За тэгээд яг энэ прожект дээр бас хамтарч ажиллах студ болон хувь хүмүүс, зочдууд, туслах хүмүүс, сайн дурын ажилтан за хинж байсан болно холбогдохыг одоо хүсэж байгаа ах юм бол миний Instagram хаягаар золцог арц гэсэн Instagram хаягаар холбогдох боломжтой байгаа. За тэгээд яагаад ийм подкастын чиглэл рүү илүү одоо гүнзгийрч орох гэж байгаа вэ гэхлээр ер нь бол энэ бол бидний ингээд нөгөө хүн болгонд өөрт нь өгөгдсөн юм сүнсний одоо даалгавар тэгээд тэр даалгавраас хамаарсан авиас чадвар тэ чиглүүлэг тийм зүйл байдаг. Тэгээд тэр зүйлтэй маань ерөөхдөө холбогдож байгаа гэсэн үг. Тэгээд энэ жилийн тухайд бол би илүү одоо тэгээд өөрийнхөө бизнес рүү, өөрийнхөө орлого руу тэ мөнгө төгрөгийн байдлаа сайжруулах ч юм уу тэ тэр чиглэл рүүгээ энэ 6 саржингаа фокуслаад явсан илүү арга тал руугаа гэсэн үг. Тэгээд дандаа технологи суурьтай, AI суурьтай хөгжүүлэлтүүдийг одоо өөрөө хийж сурсан дандаа л юм технологи дээр ажилласан юм байсан. Тэгвэл бидний цаад талдаа биднэрт хүн болгонд өөрт нь сүнсэнд нь өгөгдсөн байдаг тэр даалгавар тэр авиас чадвараа бид нар заавал одоо ашиглах ёстой байгаа л да. Тэгээд тэр утгаараа эргээд миний одоо бизнесийн сургалтын төвийн бизнес бол одоо яг хөгжүүлэлтүүд нь ороод яг 100% дижитал вебсайттай болцсон. Тэгээд надаас бол одоо ер нь шалтгааллахгүйгээр яг энд одоо ингээ яриа байж хахад ч гэсэн тэнцээ ингээд манай бизнес маань ингээд үргэлжлээд явдаг юм болгочихсон учраас илүү өөрийнхөө бас нөгөө бэлэг талынхаа зүйлс юм буюу сүнсний даалгавар руугаа чиглэсэн нийтэд туслах, нийтэд нөлөөлөх, нийтэд одоо чиглүүлэг өгөх, гэрэл өгөх төрлийн тэр ажил руугаа буцаад орох шахаа даалгавар чиглүүлэг бол сүүлийн үед бол надад маш ихээр орж ирж байгаа. За тэгээд уулзсан хүмүүс ч гэсэн яаж YouTube хуудас хийхээ болцсон тий зүгээр ингээд тароо бичлэг биш байсан ч гэсэн яагаад зүгээр өөр юмнууд хийхгүй байгаа гэсэн юмнууд ирж байгаа. Тэгээд ялцчгүй одоо мөнгөөр хэмжигддэггүй хэрнээ нийтэд одоо тусалдаг тий гэрэл түгээх ажлаа бол үргэлжлүүлээд 7 сараас эхлээд хийх чаа. Тэгээд тэрийгээ илүү олон хүнд хүрэх тэр одоо даалгавар зорилгынхаа хүрээнд энэ хүү YouTube хуудасаа илүү мэргэжлийн болгож өөрчлөх гэж байгаа. За тэгээд үнтэй адил та эдд ч гэсэн хиттэйгээр одоо ингээд хийж байгаа ажил нь өөр те байлаа ч гэсэн цаанаасаа дотроосоо хийх ёстой зүйл чинь бол ингээд байсаар байгаа. Тэгээд тэр зүйл нь өөрөө юу вэ гэдгээ та бүхэн өөрсдөө бол маш сайн мэдж байгаа. Тэрийг ямар нэгэн одоо үзмэрч зурхааж бяцлаглалын багш тэр хүн дээр очиж асуухгүйгээр өөрөө чи дотроосоо маш сайн мэдж байгаа. Чи тэр зүйлээ хийхдээ өөрөө ер нь хинээс ч заалахгүйгээр маш сайн хийж чаддаг. Чамд хамгийн амархан байдаг. Дээрээс нь хийснийхаа дараа хамгийн гоё юм
нэх гоё тийм торгон мэдрэмж авдаг. Нэх гоё тийм шууд уграад байгаа юм шиг гоё торгон тийм гоё мэдрэмж авдаг. Тэр зүйл чинь тэр ажил чинь болж чиний яг сүнсэнд ч өгөгдсөн байгаа даалгавар чинь хийх ёстой зүйл. Гэхдээ зөвхөн тэрийг хийгээд амьдрах гэсэн үг бол биш. Тэрийгээ заавал хийх ёстой. Тэрний хажуугаар бид нэр бодит одоо материалын амьдрал дээр мөнгө төгрөгөө олоод явах ажлууд ч байгаа. За тэгээд саяны тэр даалгавраа хийнгээ мөнгө олж явал бүр сайн, гэхдээ заавал тийм байх албагүй гэсэн үг. За тэгээд тэрүүгээр чинь тэр зүйлээ хийлгэж сүнс өөрөө хоолдог. Тэгэхээр дандаа л одоо мөнгөө бодоол, дандаа л цалингаа бодоол яг тэр сүнснийхээ даалгавар биш өөр зүйлээ ингээл хийгээл бүр тасралтгүй, зөвхөн тэрийгээ л хийгээд ингээд яваад ахлаар сүнс нөгөө өөрөө шин тижэл ирчмээ тэр нөгөө шууд угарч байгаа юм шиг гоё мэдрэмжээс авах ёстой байтал тэрийг ингээ авахгүй яваад тахлаар эргээгээд одоо сэтгэл готрол ч юм уу янз бүрийн шахаагаар за ямар нэгэн тохиолдлоор ямар нэгэн амьдралын үйл явдлаар тэрийг чинь буцааж хийлгэх зүйлсүүд тохиолддог. Тэрэн дотроо одоо ажилласаа гинт гарах, ажил дээр чинь ердөөсөө байд суух газаргүй болоо, эрүүл мэндийн асуудалтай болоод гэртээ байх, одоо генет одоо жирэмсэн болох ч юм уу те мэдхгүй эсвэл нөхрөөсөө салах одоо янз бүрийн зүйлсүүд болоод өөртөө чинь сүнс рүү чинь уулзуулаад тэгээд тэр хугацаанд өөрийнхөө нөх хиймээр байсан зүйлс рүүгээ буцаад хийхээс өөр харахгүй байдал руу чинь хүрэгдэг. Заавал тэгээд иймэрхүү хэцүү байдлаар ч юм уу тийм факттай тулж ийж ажилласаа халагдж ийж тэр ихийг хаалбгүй байхгүй уг нь бол тэгэхээр мэдж байгаа болов сүнсээ бас давхар ингээд бэлэг талаасаа хооллоод өөрийнхөө дуртай юмнуудыг хийгээд зураг зурх бол зургаа зураад спортын хүн бол спортоо хийгээд нийгэм хүмүүнлэгийн ажлаа бас хийдгээрээ хийгээд давхар орлого бизнесээ ажиллаа хийгээд ингээд арга билгийг тэнцвүүлээд ингээд явах юм бол хамгийн одоо тийм эрсдэл багтай бөгөөд материалын талдаа хэвийн гэхдээ нөгөө талдаа сэтгэл чинь өөрөө бас юм дүүрэн аз жаргалтай байх боломжтой байдаг бахнэ. Тэгэхээр тэр зүйлсүүдээ одооноос эхлээд өрдөөсө хойшлуулахгүйгээр шууд хийж одоо эхлээрээ гэж хэлмээр байна. За тэгээ одоо YouTube хуудасч байсан иймэрхүү юм хийхтэй одоо сошиал медиач байна уу. За тэгэл одоо өөрийнхөө яг дуртай сэдвээр вебсайт хийгээ бүтээгдэхүүн хөгжүүлдэг ч юм уу. Ерөнхийдөө тэгээд бүр ингээд талах малах хийдэг хоббитэй байж тэр талхаа зүгээр айгүй хөөрхөн жижигхэн сайт хийгээд тэрэн дээрээ талхаа зарах ч юм уу мэдгүй ингээ юм болгон одоо ингээд нэг талтаа одоо маш хурдтай байх боломжийг өгч байгаа. Яг чиний үнэхээр бэлэг талаасаа тий авсан тэр санаа шийдлийг чинь одоо энэ AI байна уу тий энэ арга талын технологиуд бол маш хурдан баг өдрийн дотор ингээд жинхэнэ болгож гаргах ийм гоё боломжтой хурдтай яг ийм шилжилтийн цаг үе дээр ирсэн байгаа учраас энэ хүү одоо бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань бол яг тэрийгэ битгий хоошлуулаарэ гэж хэлмээр байна. Тэрийгэ яг одоо санаа байгаа санаагаа технологитой холбоод тэгээд тэрийгэ бодит болгоод ашиглаад тэгээд өөрийнхөө сүнсний даалгаврыг давхар хийнгээ бас тэрийгээсээ одоо орлого мөнгө олох тий яваандаа бүр 100% одоо энэ нэг бэлэг талын даалгавар суурьтай тэр ажлаа хийнгээ амьдрах бас боломжийг өгдөг байх нэ. За тэгээ миний тэрний одоо тэр ажлуудын маань нэг хэсэг бол ялцчихгүй юм. Нийтэд контент бүлтгэх, одоо подкаст ярьслах хийх, олон нийтэд нөлөөлөх тэр чиглэлийн яг медиа салбарын ажлууд байгаа. Тэгээ энийг ингээ хоошлуулаад ингээл яваал байсан. Тэгээ одоо ерөөхдөө бол цаг нь бол маш их тулчсан иймэрхүү байдалтай байгаа. За тэгээд яг энэ дээр бас надтай хамтарч ажиллах хүмүүс байх юм бол бүгдэнд нь нээлттэй шүү гэж хэлье. За энэ жил 100 бол одоо Монголд нэлээд тийм сэрүүхэн 100 болж байгаа. Тэгээд зарим өдрүүдэд бас нэлээд тийм бүүдгэр дараасан бүүдгэр өдрүүд энэ төр үргэлжилсэн байдалтай байгаа. Тэгээд яг ийм олон хоногор дараасан бүүдгэр одоо олон хоногор дараасан бүүдгэр те ийм өдрүүд болохлороо сэтгэл санааны хувьд жаахан тийм тэнцвэргүй те илүү тийм жоохон юм дэнчгэнсэн иймэрхүү байсан хүмүүст сэтгэл санааны байдал бүр ингээд доошоо унах гад байдаг юм талтай. За яагаад гэвэл манай Монголд төрсөн амьдардаг хүмүүс бол айгүй тийм нарнаас ирч хүч авдаг тийм төрлийн хүмүүс нарлаг улсад амьдардаг те. Тэгээ өвөл нь бол маш урт. Тэгээд яг ингээд урт өвлийн дараа яг нарнаас ирчмээ авах хэрэгтэй байсан. Яг иймэрхүү үед нь нартай биш юм бүүдгэр болоод ирэнгүүт хүмүүсийн сэтгэл санаанд бас нэлээд тийм
нөлөөлөх тэгээд айгуу тийм дааргаж одоо нөгөө халаалт зогссон байгаа энэ хүүтэн үед гэртээ бас ингээд дахиад даарад идэх те. Тэгээд ингээд эрчмээ алддаг нэг тиймэрхүү үе яг одоо ингээд явж байгаа. Тэгээд яг иймэрхүү үед сэтгэл санааны хувьд нэлээд тийм доошоо хурдан орох гээд байхаар амьдрал дээр нь ч гэсэн одоо ингээд жоохон доошоо оруулахаар зүйлсүүд ингээд тохиолдчихсан байсан ч юм уу те. Тиймэрхүү хүмүүст жаахан хүнд үе одоо яг одоо өнгөрч байгаа. Гэтэ удахгүй буцаад ингээд нар гараад ирэнгүүт хүмүүс илүү одоо сэргээд ингээд ирдэг. Тэгээд 7 сард бас нэлээд гой налгар зам болох болов уу гэж бид нар бол бүгд хүлээж байгаа. Тэгээд иймэрхүү одоо ингээд сэтгэл санааны хувьд ерөөхдөө нэлээд юм доошоо байх ингээд энэ үеүүдэд ер нь бол давхар бас нэлээд тийм цэвэрлэгээтэй үе гэж хэлж болно. Цэвэрлэгээ ихтэй, кармик цэвэрлэгээ бас ихтэй, үлийн үрийн цэвэрлэгээнүүд гэсэн. Одоо яг ингээд нүүрэлтэж чадахгүй байсан зүйлсүүдтэйгээ яг нүүрэлтэх цаг хугацаа яг тэр явагдчихэдэг гэсэн. Өмнө нь одоо ингээд айгуу тийм ингээд гадна талаасаа ингээд гаднаасаа их тийм баяр наадамж яваал, цуслан яваал, лагаар яваал, найзуудтайгаа уужтай шоудаал, тэгэл нөгөө Монголд их тоглолт болдог. Тоглолт Монголд руугаа очиод ингээд бид нар ингээд сатараал тэгээд яг өөрийнхөө нүүрэлдэх хэвээр тэр хэцүү зүйлс рүүгээ яг ингээд нүүр харж чадахгүй ингээд өөрийгөө албаар ингээд гой сатааруулаад ерөөсөө тасралтгүй зурагт үзээд байгаа тал адилхан тийм. Тэр зурагтаар нь тасралтгүй л нэг дуу хөгжим инээдэм одоо хошин шиг гараад байгаа юм шиг л ингээд саадж амьдарч байсан байгаа байхгүй. Тэгээ яг иймэрхүү юм бүүдгэр ингээд татгшоо чиглэсэн үе болохоор бидний энергийн хувьд болохоор яг татгшоогоо чиглэж байгаа учраас бид нар яг ингээд нөгөө зурагтаа унтраагаал тэгэл яг өөртөө сууж байгаа тийм үе байхгүй. Тийм үеүүдэд одоо сэтгэл санаа чинь хямраад ингээд байгаа бол яг тэр ол чиний харах ёстой байсан тэр шаргууд руу чинь өөрийгөө чи харуулж байгаа. Тэр нь болохоор тэр цаг агаараас болоод үүсэж байгаа юм биш. Угаасаа чи тэр байсан чи тэрийг зүгээр сатаарад байсан байхгүй тий. Тэр зүйлтэйгээ нүүрэлдэх цаг хугацаа байдаг. Тэгээ тэр нүүрэлтэй юм бол зарим тохиолдолд бол мэдээж хэцүү хүмүүс тэр одоо бушуухан дуусгачмаар санагдана тий. Эсэргүүцэн эсвэл заримд нь айгүй хүнд тусдаг тий. Тэгээ яг тэр үед альва тэр зүйлийг эсэргүүцэх тусам буюу хурдан дуусгачмаар санагдах эсвэл сонсохгүй юм гэдэг шиг ингээ хараагүй царайлахтай мэдээгүй царайлах мэдрэхгүй царайлаж ингэж одоо тэгээд байх тусмаа л тэр шаргачин яг л стил хിവэрэл дахиад дотроо үлдсэн гэсэн. Тэгэл дараа нь дахиад нэг үйл явдал гарах, дахиад цагаагаар муудах, дахиад чиний амьдрал юм тохиолдохгүй тэр шаргачин дахиад гараад ирнэ. Гэхдээ тэр үедээ бүр ингээд дахиад нуу дарагдцсан удаан байснараа буглаад бүр амар болчихсон л байж л байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө алга болохгүй. Тэгээ тэрнтэйгээ л ер нь бол юм цаг агаараа юм байгаа үед хамаагүй зүгээр нүүрэлтээ. Зүгээр нүүрэлтээ тэл нүүрэлтгэл хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгээ нүүрэлтэн гэдэг нь яаж байгаа вэ гэхээр тэгэхээр одоо ер нь бол зүгээр бодит бидний амьдрал дээр яаж гарч ирэх вэ гэхээр шууд ингээд уйлна штэ хүн. Уйлмаар санагдана те. Тэгэхээр ингээс хальт уйлчаал за болиг гэд болохоос илүү яг уйлмаар байгаа бол уйлсан шиг уйлаад тэгээд уйлаад өөрөө тэр чинь ингээл хэдэн цаг өдөржин хэдэн өдөр уйлахгүй штэ ингээд тодорхой минутанд тэр чинь уйлж яваал тэгээд дуусна. Тэр болтон зүгээр л чөлөөтэй л өөрийгөө уйлуулаад дуусгачих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд уйлсан ч өөрийгөө цагдаад л хурдхан шиг уйлж дуусгах гад л те. Эсвэл ерөөсөө уйлдгүй хүн шиг болох гад л эсвэл цоглог хүн болох гад л ингэж хүчилсэн юм болгон одоо хугацаанаас нь өмнө аливаа зүйлийг дуусгаад хаагаад боогод гэсэн үг л. Тэгээд тэр дуусаагүй л үлдсэн гэсэн үг цаана. Тэгээд тэр нь ингээл дахиад шарханд байжлаа гэсэн. Тэр уйлсан шиг уйлж дуусгаад тэгээд өөрөө ер нь бол бас ганцаараа яг энэ байх үед ганцаараа байсан шиг байх хэрэгтэй. Тэгээд гадаа гараад алхсан ч гэсэн ингээл ерөөсөө гэрээсээ гараад тасралтгүй нэг юм сонсдог. Гэртээ буцаж эрен эртлээ нэг цаг тасралтгүй нэг юм сонсдог те. Ингээл дахиад сатааруулаад байхгүй. Зүгээр ховлох нь алхаал тэр хэцүү байгаа юмнуудтайгаа нүүрэлтэл тэр бодлоосоо цухтахаас илүү тэр бодлоо бодчихвол тоо те. Бодоод тэгээд үнэхээр одоо энэ орчлон ертөнцийн сайн муу те сайхан муухай жам ёсны зүйлсүүдийг зүгээр л хүлээж ав. Юм болгон сайхан байх албагүй. Чи чамайг хүн болгон хайрлах албагүй. Чи хүн болгон заавал үн цэнтэй байх албагүй. Чи бүгдийг чаддаг байх албагүй те. Зүгээр л тийм. Чи заавал бүх талаараа бүтэн байх шалбагүй. Аль нэг тал нь дутуу байж болно те.
Окей, ийм л байгаа юм байна. Энэ л одоо амьдралын энэ одоо сүнсний чи энэ удаагийн энэ амьдрал ийм л байсан юм байна гэдгийг зөвхөн хүлээн зөвшөөрч заавал юмыг бүтэн болгохгүй л стафтай, ээжтэй, нөхөртэй, хүүхэдтэй, ийм ажилтай, мөнгөтэй өстой ийм тэгэл бүх хүн өөрийг нь хайрладаг, ингэдэг, тэгдэг гэж ингэж ийм олон юм хүсээл тэгээд тэр нь байхгүй болохоор гутраал. Тэгэж битээ тэгээд тэгэл байхгүй ч ихтэй байхгүй зарим ер нь хүн ер нь 100% бүх зүйлээрээ аж аргалтай байна гэж байхгүй. Тэгэл зовлон байгаа зовлонгоо одоо хүлээж аваад дутуу байгаа бол тэгэл дутуугаар нь хүлээж аваад ингээл явах стил юм байна л да. Тэгээд тэрийг хүлээж аваад эхлээд тэр өвдөлтөө бүхэл биеэрээ оруулж мэдрээд уйлаад тэгэл хүлээн зөвшөөрөөл тэгэл тэр дутуу байдал, хоосон байдал, одоо өрөвдмөр байдал, хаягдсан байдал, одоо үн цэнгүй байдал, хэн нэгэн чамайг хайрлаагүй байдлыг зүгээр л тэгэл хүлээн зөвшөөр. Тэгээ бүгдийн сайхан ингээд дутуугаар нь хүлээн зөвшөөр. Заавал хайрсан байх албагүй те хайрлаагүйгээр нь л хүлээн зөвшөөр. Тэгэл ингээд бүгдийг хүлээн зөвшөөрөөд явах нь өөрөө эдгэрч байгаа буюу нүүрэлдэж байгаа хэлбэр байхгүй юм байна. Тэгээ нүүрэлтэл тэгэл амьдрал бол юм жаргал зовлонтой. Тэгээ миний найзад одоо бүтэн бүх юм байдаг гэж магадгүй чи тэр хүнийг те одоо ингээд гаднаас нь харахад тэр хүнтэй бүх юм байгаа юм шиг санагддаг те. Эхэл чамд болохоор ингээд яг харахаар одоо тэр нь ч байхгүй энэ ч байхгүй те ингээд тийм санагддаг гэж магадгүй. Тэгээ зүгээр л яг чиний л хувьд талан байхгүй. Чиний л амьдрал тийм байсан учраас тийг тэрүүгээр нь л хүлээн зөвшөөрч. Гэтэ чамд одоо өнөөдрийг хүртэл ийм байсан байж болно. Гэтэ ирээдүй гэж зүйл чамд байгаа гэдг нь л хамгийн сайхан юм байна л та. Ирээдүйд амьдрал чамд ямар өдөр хүлээж байгааг, ямар сайхан өдөр ирж болохыг те яг ингээ бодит амьдрал дээр бүтэн биш байсан хэрнээ дотроо ч сэтгэлдээ ямар гоё бүтэн мэдрэмж авч болох тэр гоё өдрүүд хүлээж байгааг бид нар мэдгүй учраас зүгээр тэрэндээ л итгэнэ. Гэхдээ зүгээр итгэхээсээ өмнө одоо байгаа тэр нөхцөл байдал яг байгаагаар нь л муу сайнтай, дутуутай хүлээж авах хэрэгтэй. Тэгээ гутруул одоо гутарсан шиг гутарчих хэрэгтэй. Уйлвал дуустал нь уйлуулчих л та. Заавал ингээл гэс дуусгах галах юм. Зүгээр дуустал нь уйлуулчих хэрэгтэй юм байна. Тий. Тэгээ ер нь хүнд бас яг хамгийн бас нөгөө хүнд ийм тус болдог зүйл бол би сүүлийн үед гэж бодсон шүү дээ. Хараа одоо ийм хар шил. Тий. Бид нар ингээ заавал одоо бидрийг ингээ хүнийг шууд ингээд ер нь ингээ зүрхэн хүрдрөө нэвтрэхэд бол зүгээр нүдрүүн л ингээл удаан ингээл харахад тэр хүний зүрхэн бүх ад жаргал өвдөлт рүү ингэж орох боломжтой байдаг. Тэгэхээр нүд өөрөө яг ингээд бидний хаалга байгаа байхгүй энерги хаалга. Тэгээд тэгэхээр ингээ зарим үед бид нар зүгээр хар шил зүүх бас хүнд айгу хань болт юм байна гэж бодсон. Гэхдээ тэр хар шилнийхаа цаана байгаа тэр одоо тухайн үедээ тэр өвдөлт тэр гуниглахтай тэр ганцаардал тэр муухай мэдрэмжүүдээ тэгэл мэдрэлтэй шилнийхаа цаана тийм. Тэгэл мэдрээл тэр чинь ингээ хэдэн хоног үргэлжлэхгүй юм байна л да. Нэг тодорхой хугацаанд 8 цаг ч юм уу мэдгүй нэг 2 хоног ч юм уу ингээд босны дараа тэр чинь мэдрээд дуусны дараа тэрний дундуур нэвтрээд гарцсангаа дараа тэр зүйл идэгэрдэг байх нэ. Тэгээ 3 хоног одоо гунигсан тэнгэр нэг л өдөр нар гардаг шиг бид нар тэр өвдөлтөө тэр мэдрэмжээ мэдрээд дуусны дараа нар гарахад юмс шал өөр харагдаж эхэлдэг. Тэгээд нар гаргахын тулд бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өвдөлтөө мэдрэх хэрэгтэй, гунигаа мэдрэх хэрэгтэй. Уйлвал өөртөө ямар шаардлага тавихгүйгээр, хурдлуулахгүйгээр уйлуулчих хэрэгтэй ах нэ. Гэдэг зүйлийг би сүүлийн одоо хэдэн хоног сар өөр дээрээ ч гэсэн мэдрээд ер нь их хэрэгтэй байна гэж бодсон. За тэгээд тэрний дараа юу болдог вэ гэхээр сүнсний хувьд бол өсөлт явагддаг. Тэрийгээ чи мэдрэхгүй тэрний цаана гарахгүй болвол яг тэр үедээ тэр одоо төвшөнд ингээ гац чинь нэмхэн тэр шархаж стил байсаар л байгаа гэсэн. Ерөөсө байсаар. Хариу тэр өвдөлтийнхаа дундуур ингээ гараад нүүрэлдээд одоо муу мухай зүйлийг хүлээн шөрөөд тэр чамд байхгүй байгаа дутуу мутуу тэр мэдрэмжүүд бүгдийг хүлээн шөрөөд мэдрэхин мэдрээд ингээ дуусгаар ингээ гарчих юм бол одоо тэр хонгил дундуур гарчих юм бол дараагийн сүнсний төвшин дээр орж ирдэг. Тэр үед тухайн тэр сүнсний төвшин дээр одоо энд байсан бол энэ рүү орж ирж гэсэн үг дээшлж гэсэн. Тэр төвшин дээр чиний мэдгүй маш гой сайхан зүйлсүүд чамтай учирч эхэлнэ. Тэр төвшин дээр байдаг.
Тэрний доор түвшин дээр байсан учраас чи мэдгүй. Тэр хүмүүстэй эзэж таарж байгаагүй. Тийм гоё үйл явдлууд чамд болж байгааг болохоор чи мэдгүй байсан байж магадгүй. Уусаа мэдгүй байгаа. Тэнгүүтээ тэрний дараагийн түвшин рүү гараад ирэнгүүт амьдралдаа уулзж байгаагүй хүмүүстэй уулзна. Айгуу сонин гоё боломжууд гарна. Чи бүр өөрийнхөө дотроос хүртэл ингээд юм шин чадруудыг нээж эхэлдэг. Яг тэр төвшөнд очиход чамд нэгдэх байсан шин чадрууд нэгдэж эхэлнэ гэсэн. За тэгээ айгуу энгийн гэвэл зүүд зөнтэй болж эхэлнэ. Зүүдний чинь чадвар сайжирна. Зүүдэндээ хар өнгөтэй, хар цагаан зүүд зүүдэлдэг байсан бол айгуу өнгөтэй зүүд зүүдэлдэг болно. Зүүдээ өөрөө давхар удирддаг болно. Зүүднийхаа зэрэгцээ өөрийнхөө ухамсарчин давхар ажиллаад тэ вау би ийм зүүд зүүдлээд байгаа юм биш. Ямар сонин зүүд вэ гэж яхад зүүд чинь давхар ингэ яваад идэх тийм ухамсартай ажиллах болно. Жишээ нь зүүдэн дээр жишээ авахд гэдэг шиг ингээ сайжраад амьдралын чинь шат сүнсний чинь одоо хөгжилтэй хамт зэрэгцээд ингээ сайжраад явах боломжийг өгдөг байх нэ. Тэгэхээр яг энэ бичлэгийг би бас яг бүүдгэр өдөр бичиж ийн л да. Бас нэг гунигийн өдөр бичиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ бичлэгийг бас яг одоо нэг тийм гониглсан нэлээд хүмүүс бас үзээд сууж байгаа байх. Тэгэнгүүт та хэдэд өнөөдрийн би энэ бичлэгээр ямар ч скриптгүйгээр шууд одоо бичиж байгаа энэ бичлэгээр юу гэж хэлхийг хүсэж байна гэвэл яг наад өвдөлт наад гониг наа ганцаардлаа зүгээр мэдэрчхий. Тэглээгээд ч юу. Тэгэл өгөхгүй шүү дээ. Ер нь өгсөн ч байсан гэсэн бид нар эцэст нь тэгэл тийм амар юм болохгүй дээ. Ер нь бол тэгэл дараа төрөлтөө очино те энэ амьдрал чинь бол ерөөсөө ингээ зүү зэрэглээ шиг нэг ангиас нөгөө анги руу шилжиж байгаа л юм явдал. Эсвэл одоо сүнснийхаа гэрлүү те өөрийнхөө жинхэнэ сүнсний ээж аав руугаа очдог ч юм уу те тиймэрхүү л нэг тийм л юм байгаа. Ер нь нэг тийм айц төгшөөргөө болоод тэгэл тэр өөрийнхөө мэдэрч байгаа тэр пен юмнуудаа мэдрээл тэгэл явчих. Тэглээгээд баг өгөхгүй дээ. Ер нь өгөхгүй штэ. Илүү гой зүйлийг өөртөө дуудах болноо. Тийм учраас битгий ингээл төвчээл ингээл бүр нулимсаач гарахгүй төвчээд гүрээгээд битгий тэгээ гониглахаа хүртэл өөртөө битгий зөвшөөрөхгүй бэ. Гониглал та тий гэдгийг хэлмээрээ тий яг энэ бичлэгийг үзэх ёстой юм шиг нэг хэдэн хүмүүс бас энэ юуны цаана дэлгэцийн цаана байгаа. Тэгэхээр та хэдийг би бас мэдэрч байгаа шүү. Би бас та хэдтэй яг адилхан шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань үгээр хүндрэлж байна. Та сайн сайхнаа доор комментар бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр эргээ уулзъя. Тэгээд дараагийн бичлэгээ ойрхон маш хөнгөн байдлаар оруулах болно. За ингээд дараа уулзъя. Баяр таа.